нэвтрүүлгийн хамтрагч өв соёлын голомт төсөл. Эрхэм хүндэт үзэгчдийнхаа энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монголын Бурхны шний төв гандан дэгшлэн хийд Монгол улсын шинжлэх ухааны академи, Монгол улсын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран бүтээдэг буддизм ба шинжлэх ухаан энэ удаагийн нэвтрүүлэг та бүхэнд хүрж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хойморт бид нар Монгол улсын соёл урлагийн их сургуулийн доктор профессор Баяр Тургай, зүүн хүрээ Дашчойлон хийдийн Бурханчлам Эрдэм бэлэг нарыг өрн оролцуулж байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид нар буддийн урлаг мөн орчин үеийн урлагийн талаар ярилцахаар эрхэм хүндэт энэ хоёр зочныг оролцуулж байна. Эхний асуултыг соёл урлагийн их сургуульд буддийн арт буюу буддийн урлагийг ямар агуулгаар, ямар онол арга зүйгээр судалдаг, мөн сургалт явуулдаг вэ? Үндэсний манай зураг урлагийг ярих юм бол нэг талд нь бол иргэний чиглэлийн тийм тэр мал амтан хүн байгаль адуу мал аж байдлыг төрсөн тэгийн бус. Нөгөө талд нь бол тийм ээ шашны агуулгатай тэгийн урлаг гэж юм хоёр том аясаа хувааж болно тийм ээ. За тэгэхээр энэ хоёр том аясаа бол айл айлын дотор их олон төрөл зүйлтэй, хэв маягтай урсгал чиглэлтэй. Тэгэхээр ийм сургалтаар бид нар бол буддийн шашны дээр урлах ухааны ямар уламжлалтай байсан, ямар дэг сургалттай байсан гэдгийг энэ мэргэжлийн үндэсний энэ зургийн ангид л заадаг. Уламжлалт Бурхны шашны сүм хийдүүд буддийн урлаг дотроо уран зураг түрүүний ярьдаг тэгээр Бурхан бүтээх мөн уран баримл энэ уран барилгын судалгатхуунуудыг энэ мэргэжил мэдлэг боловсролыг хэрхэн эзэмшиж байна? Тэгээ бол 90 оноос хойш бол бас хуучин тэр уламжлал тэр үед сурж исэн тэр өвгөн ламнараас бол дамжиж ирсэн уламжлал бол бас байна. За хуучин бол хүрээний бол Хүчин аймаг, за тэгэл бус аймагудаас уран тиймэрхүү хүмүүсийг шалгаруулж тэгээд тэнд бол сургадаг байсан тийм 9 зүйлийн сургууль гэсэн тийм нэг нэр байдаг. За тэгээд түүнд болохоор ч баримлжин, зураг, тэгдүүлсэн, за бичиг үсэг гэх мэтлэн чиглэлээр юм сургадаг байсан тийм сургууль байна. За тэр нь болохоор ч 25 хоног болгоод нэг шүүлэг авдаг. За жилдээ бол тэр зогчин их хэсгүн удирдлагын дор за шүүлэг авдаг. За тэгээд тэр нь бол яг анги танхимтай бол биш. Тэгтээ бол дандаа тэр хүрээний тэр багш нарт хариуцуулж өгсөн. Тийм шав сургалттай тийм уламжил бол байсан. За тэгээд түүний 37-8 онд боллоор ч хүрээ хурал хаагдах тэр үед бол лам нарын артил эдэр гэж байгуулад тэр хүмүүсийг бол тараасан байх юм билээ. За тэгээд тэр хүмүүсийн бас ингэж тэр 37-8 онд ингээ хурал хаагдах үед чинь эдэр залуу байсан түүнд суралцсан тэр лам нар бол 90 онд бол тэр шүтэн урлал за тэгээд бус уламжлалуудыг бол залгуулсаа л гэсэн үг. Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн академи. За тэгээд энэ Дүрслэх урлагийн академи нь өөрөө 80 жилийн түүхтэй болж байна гэж. Тэр энэ 80 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан энэ урлагийн энэ школ бол харьцангуй уламжлалт Монгол школ биш, тухайн үеийн өрнийн зөвлөлтийн школ дээр нэлээд суурилж анх бий болсон уу? Энэ завсраа уламжлалт энэ уран зургийн Дүрслэх урлагийнхаа энэ урлаг юм хэрхэн баяжиж бие дааж уламжлалт Дүрслэх урлаг гэдэг энэ тал руугаа чиглэл рүүгээ явсан бай. Манай Дүрслэх урлагийн сургууль 1942 он зураг урлагийн газар байгуулагдаа. Дараа нь 1945 онд байгуулагдсан. Тэгэхээр 80 жил. Тэгэхээр энэ хүртэл бол манай ихэнх л зураач уртчууд чинь тийм ээ. Хамгийн шилдэг зураач уртчууд чинь буддийн шашны дэрэгдэх тэр Бурхны урлах ухааны сургууль сурч ирсэн байдаг шүү дээ. Манай жишээлбэл манай ардын зураг сүлмэтр
Чөлтөнгөө ихтэл одоо багада хэдэн шавлын сурж байсан, тулгамжийн дамжин сурангаа одоо бас л бурхан зураг сурч байсан гээд гэх мэтлэнгээр ер нь түүнээс өмнө ямар одоо дэг сургууль уламжлалтай байсан гэвэл би бол одоо хөрөө хийдийн дээр гэдэг тэр одоо урлагийн ухааны сургуулиудад одоо тэр хоёрын одоо авьяастай тийм ээ банд ламнар шавлаад одоо бурхан зургийн суралцаад ингэ явж байсан. Тэгээд одоо 1921 оноос хойш бол яг хуу яванда одоо энэ шин тийм ээ одоо төр бий болж шинэ одоо систем тогтолцоо үүсэж энэний дагсаа одоо зөвлөлт тийм ээ Оросоор дамжиж одоо манай орчин үеийн гэх юм одоо дэлхийн нийтийн гэх юм одоо зураг урлаг манай түгэн дэлгэрлээ. Тэгэхэд бол одоо манай зөвлөлтийн сурагч нар л одоо ирж тэр одоо өмнө хүрээ хийдэд одоо шавилж ирсэн, сурч ирсэн тэр авьяастай, зургийн авьяастай хүмүүсийг ч одоо дугуулангаар сургаж. За тэгээд анхны одоо тэр Европын улсын будгийн уран зургийн уран баримлалын одоо онолтыг сургуулийг сургаж тэгснээрээ одоо орчин үеийн гэх юм уу энэ одоо өрн дахны энэ зураг урлагийн мэргэжилтэй болж тэгээд тэр 45 оны одоо байгуулагдсан зураг урлагийн сургууль маань л өрний одоо энэ дэлхийн нийтийн өрн дахны энэ орчин үеийн энэ зураг урлагийн дэг сургалтаа явуулаад ирсэн. За тэгээ өнөөдрийн хүртэл энэний хажууд бол бид одоо уламжлалт гэж өөрөө асуулаа. Тэр уламжлалт одоо манай чи эртний одоо дархны одоо эрт холын уламжлалтай одоо зураг урлагийн эрт холын уламжлалтай байна. За тэгээд баримлын эрт холын уламжлалтай. Тэгээ энэ уламжлалыг бол энэ Европ дахны энэ орчин үеийн урлагийн зэрэгцээр одоо тасралтгүй авч явж мэргэжилтэн бэлтгэж байна. Өмнө нь бол одоо манай ардтай авьяаснууд шав сургалтаар гэр сургалтаар л одоо тэр тийм ээ эцгээс хүүтж идэг юм уу одоо тэр дархны тэр арга ухааныг өвлөн суралцж ингэж байсан бол зургийн урлагч гэсэн адилхан. Тэгвэл одоо өнөөдөр манайд танхимын сургалтаар одоо мэргэжлийн уран дархан Монгол зургийн мэргэжилтэн тэр одоо сэлбэрчин гэдэрийг бэлтэж явах жишээтэй. Бурхан бүтээдэг лам нар тэнд суралцж байгаа улсууд маань ер нь Монгол улсад ямар сургуульд суралцж мэрэгжлээ олж авах, мэрэгжлээ дээшлүүлэх ийм боломж байна. Тэгээ одоо бол бүр бүтган байгуулсан гандан нэгжлийн эдийн урлагийн ухааны сургуульд байна тий. За тэгээд соёл урлагийн сургуульд яг зүгээр Монгол зургийн анги гэж бол байгаа. За түүнд бол одоо яг л арга ажиллагаа ерөөсөө номол үзэхгүй болохоос яг л бурхан зургийг бол ерөнхийдөө зааж байгаа. Гэтэ бол цааш нь өөрсдөө судлаад явах боломжтой. Тийм. Тэгээд одоо бол бас нэг үеэ бодвол бас багш нар бас бэлтгэгдсэн байна л да. Одоо энд бол одоо нэлээд урлангууд бас нэлээд одоо байна л гэж үзэж байна. Монголчуудын уламжлалт та түрүүн хэлсэн дүрслэх урлаг, уран баримл тийм ээ. За эдгээр дархан. Энэ ухаанууд орчин үеийн урлагийн боловсрол мэдлэгийг олж авснаар ихээхэн хөгжих боломж гарч ирж байна уу? Тий, хөгжиж байна уу? Тий, ер нь бол тийм ээ альва юм одоо хөгжлийн зүй тогтолж байгаа юмсынхаа дагуу л одоо тийм ээ үүсдэг, хөгждөг. Тэгээ гадна талын нөлөөнд автдаг, тийм бусдын одоо соёлт нөлөөлдөг, бусдын соёлын нөлөөг авдаг. Тэр л жам ёсны дагуу манай одоо уламж турлаг өнөөдөр хүртэл ингэ явж байна л да. Тэгэхээр ер нь бол энд би одоо манай бурхан зургийн урлаг, буддын одоо шашны урлагийн ухаан гэдээ ярихад нэлээд олон жилийн түүхтэй уламжлалтай. Одоо бурханы шашны 3 дахь удаагийн дэлгэрэлт тэр одоо 1560 1600 сүүл үе. Тэгвэл одоо өнөө 90-ад оноос хойш бурханы шашны 4 дахь удаагийн дэлгэрэлт гэж хэлж баг болох бах тийм ээ. Тэгэхээр энэ хооронд бол эртнээс эхлээ тэр энтхий төвдөөс үүсэлтэй тэр бурханы сургаал номлолыг тэр одоо шүтэн урлалаар дамжуулж ингээ тийм ээ одоо бүтээжсэн тэрний архилгын гайхалтай олон дурсгалууд байна тийм ээ. За тэгээд ялангуяа тэр одоо 16 дугаар сүүлчээр дэлгэрсэн одоо шарын шашны бог занхоогийн үүсгэн байгуулсан энэ гэлгүй ёсны ламын шашны одоо энэ урлагийн ухаан бол маш өндөр хөгжсөн. Ер нь одоо 17-аас 18 дугаар 100, 19 дугаар 100 гэхэд одоо хамгийн өндөр төвшөнд хүрсэн юм аа. Энэ одоо танха зураг өмнө нь одоо өндөргийн зан узын дэг сургуулийг ярьж болно тийм ээ. Өндөргийн зан узын тэр одоо гайхалтай хөрөл сутгмал дарих одоо бурхадыг бол хосгүй гайхамшигтай. Одоо манай Дашвалдангуй гэдэг одоо манай сулаач нар бол тэр одоо Луврын музейд байдаг Леонардо да Винчийн Мона Лизатай бол энэ тэнцвэрч юм. Рафаэл тэр Микеланжелогийн бүтээл энэ тэнцвэрч юм а гэдэг үнэлсэн байдаг. Тэгэхээр ийм одоо эртний гайхамшигтай одоо урлагийн ухааны тийм ээ шашныч ба иргэнийч урлагийн ухааны энэ өв уламжлалтай ард түмэн маань
энэ урт замыг туулаад ингээ эрэхтэй тэр одоо 100-аад жилийн дараа өндөргийн тэр одоо бурхтыг 100-аад жилийн дараа бурхан зураг танка зураг гүйсч ирсэн юм аа 17 дунд сүүлч 18 дунд гэхэд. За мөн зээгт намлын тэр урлаг бол бас тийм өндөр түвшинд хүрсэн юм аа гэж ингэж манай эрдэмтэд бичдэг. Тэгэхээр энэ бол яа харахгүй одоо энэний төвдөөс үүсэлтэй тэр одоо бурхан зургийн онол ухааныг монголчууд авахтаа тэр уламжлалт урлагтайгаа тэр дархныхаа урлагтай тэр монгол зургийнхаа урлагтай одоо нийцэлдүүлсэн, хослуулсан үүний үндсэн дээр Монголын их онцлогтой ийм одоо урлах ухааны дэг сургууль бий болсон юм а гэдэг ингэдэг. Тэрийг одоо бас манай музей гэлээд байгаа олон одоо бурхан одоо тийм ээ цотгомол баримл за тэгээ өөрөөр хэлбэл архитектур эдэр Монголын одоо манай 700-аас өмнө хэд байсан гэдэг. Одоо сүүлийн сулгаар 1000-аад одоо хэд байжээ гэж ярьж байна. Тэгээ тэр бүхний дээр архитектур гэхтэл шууд одоо энэ тхийг төвд гэхээс илүү тийм ээ холимог Монгол маягийн гэр хэлбэрийн гэл энэ бүхэн бол яа харахгүй манай монголчуудын тэр уламжлал өв соёл дээр одоо толгуурлсан тэрийг одоо нэд өөрөмшүүлсэн өөр юм болгосон ийм онцлогтой юм буддын урлагийг хөгжүүлсэн гэдэг нэг харагддаг. Өндөр гэгэний энэ урлагын школ энэ дэг сургууль энэ бол уламжлалт Монгол дөрслөх урлаг дархан мөн уран барилгын ухаан дээр их суурлаад тийм дэсрэнгүй том хөгжил дэвшил авчирсан юм шиг байна тийм үү? Ер нь. За тэгэхээр энэ дээр бол би юу гэж асуух гэж байна гэхээр уртталт нь одоо 16 дугаар зуунаас өмнөх үеийн урлаг, уламжлалт урлагийн судлагтун хэр тодорхой бидэрт хурж ирж уламжлагдаж судлагдсан байдаг. Өндөр гэгэний үеэс эхлээд ямар шин давуу тал, шинэлэг, мэдлэг, арга барил ухаан гарч ирсэн юм бол. Бурхны шашин тийм ээ энэ тэгэхэд үсээд ингээд тэрнээс манай дэлгэрхтэй болвол одоо Монгол нутгөр улсыг байгуулж ирсэн хүн түүний дарааг залгаж авсан Сянби нарт холбогдож байгаа. Сянби нар бол буддийн шашны урлагийг ингэж хөгжүүлж ирсэн. За түүний дараа одоо Уйгурын хаан тулсаа тэгээд Кятаны эзэнт гүрний үеийн одоо тэр бурхны шашны тийм ээ ихний дэлгэрэлтийн түнд холбогдох одоо археологи олон дурсгалууд байна. Тэрнээс ямархуу хэлбэртэй хийцтэй тэр одоо Уйгурын Турфаны хааны зургийг харахад бол тодорхой. За тэгээд түүний дараа эзэнт гүрэн тийм ээ Хойлоос хаан Юан гүрнийг байгуулад Фагу ламыг одоо улсын их багшаа өргөмжлөөд буддийн шашныг улсын шашин болгоё гэсэн. За үүнтэй холбоотойгоор одоо тэр хоёр дахь удаа дэлгэрэлтээр олон тооны одоо тийм буддийн одоо урхад баримл одоо манайд одоо ингээд дэлгэрсэн байдаг. Тэгэхээр 3 дахь удаагийнх нь одоо тэр өндөргийн за анх дугаар богдын одоо үед үүссэн дэлгэрэлтийн үеэр бол яхахгүй одоо яг нь манай судлаач нар эдгээр бичгтэй бол өмнөх одоо дэлгэрэлтүүд бол тэр тарууны зам дагаж дэлгэрсэн бол сүүлийнх нь бол тэр гямлаг даваж тэгтээ одоо эртний одоо тэр урхан шашны урлагын одоо уламжлалтай тэр төвдийн тэр балбын одоо бурхан зургийн урлагийг энд дэлгэрүүлсэн юм а гэж. Тэгтээ бол тэрийг одоо тэр өндөр хөгжсөн тэр бурхны шашны урлагийг аваад монголчууд ингээд дэлгэрүүлэхдээ тэр уламж дардын урлагтай хослуулсан нийлүүлсэн тэр өрөмшүүлсэн шинж бол харагдчихдаг. Тэгэхээр өөрийн ч асуудаг өндөргийн зан узрын өрөмөх уламжлал бол тийм уламжлал байлаа. За тэгээд өндөргийн зан узар тэр гайхамшигтай бүтээлүүдийн урлагтай бол яг одоо төвдийн тэр дарихийг ч юм уу эндхий төвдийн тэр ингээд хуулсангүй. Тэр монгол хүнийхэн хувьар тэрийг одоо жинхэнэ монгол өөрийн одоо мэддэг таньдаг нэгэн үед амьдарч ирсэн тэр хүнийхээ бодож уралсан байна гэж л үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр хөрлөө багш хэлсэн байдаг. Хөрлөбаатар доктор. Энэ ертөнцийн хүнийг энэ бяцлалын бурхтын дүрд оруулж, Тэнгэрийн дагнсыг эгэл эмхтийн дүрд оруулж, энтхий дарихийг монгол дарих болгож, ухтаа шашны урлагийг тийм сонгодог урлагийн одоо төвшөнд хөрс. Энэ нь бол өндөргээний шинжил юм аа гэдэг. Тэгэд ийм жишээ одоо бурхан зураг гэдэгтэй бол байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр жишээлбэл анх дугаар огт чинь зураач байсан. Өөрийн одоо хөрөг их одоо хан жамцын хөрөг гээл. Тэрийг харахад бол одоо бас их онцлогтой. За тэгэд хоёрдугаар огдын хөрөг одоо занаа зүмүүдэд байна. Авта сайн хөрөг гэдэг чинь бурханчилсан хөрөг. За тэнд яа харахгүй одоо Монгол гэр Монгол устай хүмүүс за тэгээд Автасан хааны хөрөг дээр 93 наад метр байгаа ч нь бол одоо манайд л байна шүү дээ. Тэгэхээр тэр өв боломжлыг хэдийгээр одоо яг тгийг барьдаг ч гэсэн бас тэрийг тэр тэг дотроо одоо чөлөөтэй сэтгэдэг өөрийнхөө боломжлоо оруулдаг гэдэг нэг харагдчихэв. Бурхны шашин дэлгэрсэн, хөгжсөн Аз нурхан далайн олон улс орнуудаар явж үзэхэд бурхан бүтээх, бурхныг дөрслөн урлах
цутхан урлах өөр арга технологиуд байх шиг байна. Нэгдүгээр. Хоёрдугаар за тэр арга технологиуд өөр адил төстэй юм байгаа боловч гарч байгаа бүтээгдэхүүн Монголын одоо бурхан Монгол урлал Монгол аргаар бүтээсэн юм их өөр байна. Ялангуяа одоо бурхтыг хятадуудын бүтээсэн, солонгос, японочдын бүтээсэн нэг өөр. Бүр урагшаага зүүн өмнөд Аз руу, Таиланд, өмнөд Аз руу, Шри-Ланк, за Мянмар бас нэг өөр. Бүр наривчлаад харах юм бол төвд балбад байгаа бурхтаас хүртэл манайх нарийнда бас өөр байна. За яг юугаараа өөр байна. Одоо ингээл бурхан зургийг бол одоо ингээд тэгэл тэр одоо формат тэр талбай дээр одоо ингээл ингэж байрлуулна гэдэг одоо бүх юмнууд нь байж юм л да. За одоо ийм одоо харьцаатай ингэж одоо тэгэнт за дээрээс нь доош нь одоо ингээд шугам татан тэдэн босоо тэдэн хөвтэй тэдэн алуу өдрөх мэтлэн. За тэгсэн мөртлөө одоо бурхан одоо монголчуудын бүтээж байгаа нь бол арай өвөрмөц гэж ил бас ярьж байгаа. За тэгэхээр яг юун дээр ярьсан гэсэн чинь нэг ийм нагтан зураг байдаг л да. Тэрэн дээр нь болохоор чинь одоо ингээд одоо бурхтуу чинь ингээд хэрэгэм зэрэг гэж байсан шүү дээ тийм ээ. Одоо дээш нь одоо өндөр бодис газрын бодис дуу гэдэг ингээд дээш нь байдаг. За доош нь бас 5 дугаар газрын бодис дуу гэдэг ингээд шатдараалцсан байгаа. За тэгсэн тэр зурган дээр болохоор чинь одоо ингээд тэр баг газрын бодис дуу нарыг дандаа дээр нь бүтээсэн байж байгаа. За тэгэхээр тэр энийг одоо хаана бүтээч вэ гэсэн чинь энэ монголчууд бүтээсэ. Гэхдээ энэ монголчууд бүтээхдээ энэ зүгээр дээр нь байгаа биш. Энэ юм голын бурхан бол ингээ голдоо байгаа боловч ингээ тойрсон юм зохиомжтой байна. Тэгэхээр бол энэ бол буруутахгүй юм аа гэж бас ярьж байгаа. Тэгээ ингээд нэг бурхан онцлоход бол тэр Гиндүн дам гэдэг нэртэй зураачин одоо улаан жамсран бурхан байгаа. За тэр улаан жамсран бурхан болохоор одоо зохиомжийн хувьд бол их өвөрмөц санагддаг. За тэгээд улаан жамсран бурхан нь бол одоо ингээ яг л тэгийн дагуу бүтээсэн байгаа. Тэгэхдээ эргэн дойрон тэр нэлээд задгай сэтгэлгээтэй одоо энэ тал нутагт амьдарч байгаа хүмүүний Монгол хүний одоо уруу ухаанаар шийдэж болох бүх юмыг л тэр шийдсэн байна. За тэгэхдээ болоор тэр одоо зохиомж гэдэг нэг юм чухал юм байгаад байна л да. Тэр бурхны одоо тэр утга агуулга байна. Ямар одоо юунд одоо голлоод шүтээд байгаа тий. Тэр бурхан. Тэгэхээр нөгөө бурханд нь бол одоо зарим зохиомж нь бол одоо тохирохгүй. Заримд нь бол одоо болно гэж. Одоо жамсрам болон намсраа бурхан хоёрын хоорондын яг хөө тэг нь бол одоо ингээд адилхан яг хөө зүгээр ингээд байгуултаараа хийдгээрээ хийж байгаа боловч эргэн тойрон бол одоо их задгай сэтгэлгээгээр шийдэж болохоор одоо олон асуудлууд байгаа. Түүнийг бол одоо монголчууд нэлээд задгай сэтгэж шийдсэн байх юм билэ. Өндөр гэгээний үеийг за түрүүн хэлсэн төрслөх урлаг, уран баримл, уран барилгыг энэ Монголын урлагийн сэргэн мандалтын үе гэж дүгнэж болох уу? Тэгээ ер нь бол яг дүгнсэн байдаг. Өндөр гэгээний одоо энэ уламжлалт өндөр гэгээн бол Монгол газар төрсөн Монгол аав ээж тийм юм. За тэгээд энэ дэвтэрд сууж бурхны номд олон жил суралцсан юм. Тэгээ ингээд эргэж ирээд одоо тэр уран хүний хувьд одоо бүтээлийн тойрогтой бол тэр хүн ардын уламжлалаасаа зөндөөн авсан тэр монголчуудын улам сэтгэлгээ ертөнцийн хүсэл тэр дарахтлах урлалын ямар урхан байсан тэр уламжлалыг мэддэг тэрийг авсан мэдэрсэн хүнийхээ хувьд тэр нь одоо яалчгүй тэр тэгээр үтээж ууссан тэр нь орсон байна шүү дээ. Тийм л учраас тэр өндөргийн заануудын бүтээсэн одоо цагаан дэрх ногоон дэрхт 21 дэрх эдрийг бол яа харахгүй амьтай Монгол тийм одоо болбраа тэр металлаар ингээд хийсэн ч гэсэн тийм одоо зөөлөн болбраа амьд мэт ингэж хэлээд байдаг. Тэгэхээр тэр яа харахгүй одоо тэр тийм олон жилийн одоо Монгол ардын одоо тэр цутгах гагнах дархны урлалын тийм эрт толын уламжлалтай хожим одоо тэр чин гэр шав сургалтаар явсаар хөгцөр одоо халахад алдарсан тэр болон дарган далаач хоргаан сэлбэд хийцүүд байна шүү дээ. Тэр чин тийм болт холоос уламжлалтай учраас манай Монгол бурхас урлаач нар бол тэр ардын өв тэр сэтгэлгээ урал ахуйн нь хэдийгээр одоо тэгийн бурхан бүтээж болсон яалч биш шингэдэг ажигладаг харагддаг юм байна л да. Одоо язгуурын таван бурхан эдгээр чинь сонин юм билээ шүү дээ. Одоо ингээд ер нь бол яг царайг нь харахад бол нэг ялгархгүй байх гэдэг. Тэгтээ гар одоо мотор тэр элдвийн хөдөлгөөнөөр нь бол ялгаад байгаа тийм. Тэгж хагж байгаа. Тэгсэн чинь тэр өндөргээний тэр одоо язгуурын таван бурхан чинь ингээд маш юм нэмгэн торгомсог хувц өмсцэн тийм. Тэгээд тэр хувцсныхын таанаас бол одоо биенийх нь арьсан мөрөг мэдэгдэж байгаа. Тэгсэн тэр инженерээр нь болохоор зэн тэр
одоо тэр язгуурын даван бурхны моторын барьцыг дээр нарийнх ингээд торгон хийгээр цогцсон бас байдаг юм билээ. Тэгээд тэрүүгээрээ өвөрмөц их гайхамшигтай санагддаг. Тэгээд одоо ингээд мэлми зэлмийн бол одоо ингээд бүр арилцсан байгаа ч гэсэн хаашаа харж байгаа нэгээд бүр мэдгдчихэд тийм одоо гайхамшигтай бүтээлүүд. Азийн бурхны шишин дэлгэрсэн олон газар очиж үзэхэд өндөр гэгээний бүтээсэн эдгээр бурхтын ур дүй дөхөж очсон ч гэдэг юм уу. Дүйц хөөцийн бурхантай таарч исэн тохиолдол байна. Одоо Монголын онцгой бурхан ингээл одоо баримл одоо ингээл дархан зураг урлаг гэж ярихад бол миний төрөний хэлдгээр тэр төрний чинь бүтээж байгаа хүний сэтгэлгээ сэтгэхгүй тэр хүмүүсийн одоо төрж өссөн орчин ах вэ? Одоо тэр Непалийн тэгтүүдээс хөөр юм тийм үү? Нүүдлийн малаачих вэ? Одоо энэ өргөн дэлгэр ууднуудад тэрэндээ одоо тэр эхэлдэг аж ахуйтай зогссон сэтгэлгээ. Тэгэхээр яалчгүй тэр тэг онлыг сурсан ч гэсэн тэр тэг онлын дагуу бүтээсэн ч гэсэн цаанаас нь тэр язгуурынхан тэр мэдрэмж нь одоо тэн дээр гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр би бол өндөргийн зануудын бүтээлийг бол хосгүй гайхамшигтай гэж одоо тийм ээ гадаад дотны бичдэг эднүслэж үнэлдэг дүгндэг гарцаагүй одоо төрөний хэлдгээр бол тийм одоо хосгүй сонгодог төвшөнд хүрсэн гэдэг ингээд хэлж штэ тэр одоо арга маргыг бол янз бүрийн ярьдэн штэ тийм одоо нэрх гэдэг тийм аргыг одоо тийм ээ санаачилсан зохиосон тэр том бурхтыг одоо бүгдийг одоо энэ төвд бол одоо суурийн нэг хэсэг одоо тийм ээ гарын нэг хэсэг ингээд хэсэгт нь хийгээд сүүлд нь одоо эвлүүлээд гагнаад ингээд янзлдаг. Тэгвэл манай өндөр гэгэм бол тэрийг бол тэр 70 см өндөртэй тэр том бурхтыг бол засал чимгэлтийн бүгдийг одоо нэг хэвэнд сутгасан юм аа. Тэр нь бол тэр технологи бол одоо нэгээгүй байна. Одоо нэрх гэдэг технологи байсан ч гэсэн ингээд янз бүрийн одоо санаа таамаглал дэвшүүлдэг. Тэгэхээр магадгүй энэ бүхэн бол тэр бүхнээрээ одоо тийм ээ тэр энтхий төвдийн Непалийн албан тэр бурхан дүрслээс бол өөр тэр одоо технологийн хувьд өөр байх гэж байна. За тэрийн тэр уран сайхны сэтгэлгээ тэр цагаан дээрх ногоон дээрх ч одоо яарахгүй л Монгол эмэгтэй ногоон дээрх бол одоо энэ ертөнцийг цагаан цүгрэн тэтгсэн их хүний дүр цагаан дээрх бол одоо яарахгүй нас үеийн төрчва жинхэнэ одоо тийм ээ цэвэр ариун Монгол эмэгтэй дүр өдргээд ингэдэг нь бол тэр хоос үг биш. Яхахгүй одоо тэр хүний уруухан цаанаасаа тэгж одоо харсан шүтэж мөрөж байгаа хүнд хүртэл тийм мэдрэмж төрөхөөр л тэгж уралсан бүтээсэн байна. Энүүгээрээ бол би нийлээд ялгаатай юм уу гэж ингэж боддог харж байна. Хуу орчин тэгээд асар их нөлөөлж ин л дөө байгаль цаг үр. Тэгэхээр одоо ингээл хэрвээ Монгол урлаачийн одоо бүтээсэн тэр одоо гайхамшигтай бүтээлүүд одоо ингээл музейгээр дүүрэн байгаа л да. Тэднүүсийг одоо ингээд одоо гадны уран бүтээж урлаачаад харах юм бол бас их сул зайтай байна л гэх байх гэж боддог шүү дээ. Одоо ингээд их задгай их ингээд энд нь одоо хээлчмээр газар их байна л гэх болов гэж боддгийг. Тэгэхээр одоо биднээс нэг юм онцлог бас байлаа. Одоо ингээд ийм задгай газар амьдарч байгаа болохоор их тэрийг цайг нь их үлдээж ийн гэж. Тэр нэг онцлогтой юм болов гэж бодож байгаа. За тэгээд тэр байгаль дээр одоо тэр өндөр гэгэний одоо ногоон дээрх чих сонирхолтой тэр чинь биднээс ер нь бол ихэнх нь дандаа урдаас нь харж идэг тий. Тэгээд тэр чинь урдаас ингээ гоё хөдөлгөөнд өмөртлөө цээж нь бас ингээ давхар ингээ эргэцсэн баг. Ингээ цээжэр их бас гоё хөдөлгөөн тийм л. За тэгээд сонирхолтой нь болохоор ингээ одоо баруун зүүн мутартаа ингээ цэцэгтэй тий. За тэгээд нөгөө цэцэг нь болохоор ингээ ишин тэр саран дэвсгэр дээр нь байж идэг. За тэгээд тэр цэцгийг бүр ингээд татаж авчираад ингээ барьцсан. За энэ талын цэцгээ болоор бас татаж авчираад эндээ барьцсан. Ерөөсөө юм таслаагүй, салгаагүй тий. За тэгээд нөгөө иргэнаа гэдэг юм 5 гэтэн байна. За тэр нь бол их гоё одоо их урнаа хийцтэй. Тэгсэн яг энэ дээр нэг гоё цэцэг байдаг л да. Одоо иргэнааны чимэг. Тэгээ нөгөө балбын ч юм уу одоо ингээ бурхан урлал ер нь хөндөр өгцөн газруудыг хараад нөгөө цэцэг нь иргэнан дээр нэг гоё ингээ наацсан байдаг. Тэгсэн өндөр гэгээ нэг болсон чинь ингээ тэр нэг юм байгалийн гой цэцгийг ингээд шээр нь ингээд чихэн дээр нэг хөрхөн гоо тавхчихсан баг. Тэр мэтчлэн ингээд их сонирхолтой бас юмнууд их байгаад байгаа. Бурхан бүтээж байгаа, бурхан уруулж байгаа улсууд тийг. За энэ хүн бол гарын уртай хүн байна. За дараа нь энэ хүн бол нүдний уртай хүн байна. Тэгээд хамгийн чухал зүйл. За энэ хүн бол сэтгэлийн уртай хүн байна гэж. Тэгэхээр судлаач багш Бурханч лам хоёр бол үзэгчдтэй ойлгуулахын тулд сэтгэлийн ур гэж юу хэлээд байна? Та нарын ойлгож байгаа. Урлагийн бүтээл
Тэр бол сэтгэлгээ, уран сайхны сэтгэлгээ. Тэр уран сайхны сэтгэлгээ, уран сайхны арга тэр нь шингэсэн учраас тэр урлагийн бүтээл болж байна шүү дээ. Тэгэхээр тэр бол мэдээж одоо гарын ур, нүдний ур гэдэг бол одоо бараг хуулбарлаад механикаар хуулахад бол одоо сайн дуурайд хүн бол механикаар хуулах хийчихнэ шүү дээ. Гэтэл тэр урлагийн амин сүнс бол тэр сэтгэлгээ. Тэгэхээр тэр сэтгэлгээ байж ээж тэр өмнөхийг давтахгүй байна, тэр өмнөхийг давж байна. Тэр уран сайхнаар тэрийг харж байна, гоо сайхнаар харж байна. Тэрэн дээр одоо уламжлал сэтгэлгээ байна. Тэр уламж давхын сэтгэлгээ ертөнцийн хүзэл тэр нь тэр урлаач хүмүүст бол уран сайхны сэтгэлгээ болж бууж шүү дээ. Тэгэхээр тэрийг гоо сайхнаар уран сайхнаар харж бусдаас давсан, бусдаас өөр юм хийж гин гэдэг бол энэ бол яхаргуу одоо тэр одоо уран хүн заяадаг 3 урын нэг бол яхаргуу сэтгэлийн урал. Манай багш бол гэж хэлсэн. Зүгээр уран хүн бол гоё юм идэм маа л гэдэг чинь. Тэр бол одоо их гоё юм их юм билээ. Тэгээд тэр сэтгэлийн урттай хүн бол урлаг хийдэг юм аа л гэж хэлсэн. Ухаантай хүн сэтгэлийн урттай хүн бол одоо урлаг хийдэг юм аа. Тэг ямар нэг юм чинь одоо ер нь бол зарим юмд бол ер нь гарын уур ер нь 2 тавигт гар юм билээ. Хоёрт. Тэр эхлээд ер нь бол утга агуулга ямар нэг юм чинь утга агуулга ороод ирэхлээр л урлаг болоод байгаа л гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол гоё чамирхахаас илүү энэ ямар утга учиртай агуулгатай билээ. Тэгээд одоо юм гэдэг чинь одоо сэтгэлийн уруул ер нь бол туршлаган дээр л нэлээд явж байгаа гэж боддог. Залуу байхад бол ерөөсөө ингээл тэр урыг бол гарын урыг л гаргана. Яг гарын урыг бол гайхуулна шүү дээ. За тэгээд нас яваад ирэхлээр бол нэлээд нөгөөдх нь хоновчтой. За тэгээд их бодсон нөгөө урнаасаа илүү ухаан нь ингээд түрүүнд яваад байгаа бүтээлүүд бас байгаад байгаа. За тэгээд тэр хуучин одоо тэр бурхан урлаач нарын бүтээсэн бурхдуудыг харахад бол ерөөсөө үүнээс цааш ерөөсөө өөр хөлбөр байхгүй бүх юмыг л ерөөсөө ингээд төгс хийсэн байгаа. Тий. Тэгээд тэр одоо зээг чинь тэр зээгний өргөн нарийн нь тохирчихсан. Тэгээд тэр ер нь бол ингээд ойрын зай, холын зай гэдэг дундын 3 зай байна л да. За ойрын зайны шийдэлтэй юмд бол одоо холын зайны юм хийх хэцүү. Шийтгэж явах нь хөвгтэй. За тэгэхээр бол холын зайны юмд бол одоо ингээд тулж ажиллаж болохгүй дандаа ойрын зайны юм хийж болохгүй нэ шүү дээ тий. Тэгэхээр бол энэ ухаануудыг л ер нь бол тэр сэтгэлийн уур гэж нэрлэдэг байгаа гэж би бодож байгаа. Өндрөгийн хувьд бүтээлүүдийг их нарийн за яг одоо зургаар биш кино дүрсээр биш яг бүтээлийнх нь дэргэд очиод ингээд ажиглахад тэр нэг сэтгэлийн ур байж би одоо мэрэгжлийн хүн биш таяраас л асууж байгаа. Маш нарийн бясалгалын ухаан дээр эхэлж бясалгаж тэрийг сэтгэлдээ бүтээгээд тэгээ тэр бүтээлийн дараа нь цутгаж тийм ээ. Ийм бүтээл болж ирсэн болов. Тийм учраас тэр сэтгэлийн үрийг голж байгаа болов. Тэгээд ер нь бол яг зүгээр одоо ингэж бас ярьдаг л да нөгөө санаа бож тачиг нүрэхгүй гэдэг биднээс их гоё бодож байгаа хэрнээ тэрэнд хүрэх гэж нас их зовдөг. Тэгэхээр өндөр гэгэний ухаан бол арай их өөр ухаанаар бүтээсэй л гэж. Тийм. Аны асуултанд хариулахад бол өндөр гэгийн одоо тэр өвдийн оронд очиж олон жил тийм ээ Бурхны шин нам сургаал уншиж тэр болох ухаан суралцаад тэгээ тэр чинь одоо чи нэг хүнтэй адилгүй номд гэрсэн тийм ээ одоо хүн байна шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо зүгээр хар хүн бол одоо тэр бясалгах тэр одоо мэдхгүй одоо тэр гарын уур тэр сэтгэлийн уур гэл ингээл юм хийн. Өндөргийн хувьд бол тэр одоо жинхэнэ одоо Бурхны тэр урлах ухаанд нэвт одоо шингэсэн ийм одоо гэрсэн тэгээ одоо хуураг гэгэнт хүний хувьд бол магадгүй би эхлээд сэтгэлдээ харсан байж болно шүү дээ. Тэр одоо тэр сэтгэлдээ одоо өнөргийн тэр урсан гайхамшигтай цагаан дээрх ногоон дээрх тэр ахвтайгаа холдож эхлэлдээ одоо тэр сэтгэлд нургасан магадгүй өөрчлөг зүүдэнд нургасан байж болно. Тэгээд түүнийгээ одоо тэр урлах ухаанд олон жил суралцж одоо мэрэгсэн хүний хувьд бол бүтээсэн нь бол одоо тэр санснаар нь л бий болсон байна шүү дээ. Яг л одоо сэтгэлд нургасан тэр дүр юу санав яг тэрийнхээ одоо хөөсөлдүүлж хийсэн учраас юм төгс гэж хэлээд байна. Тэгээ дээрэс нь бид нар өндрөгийн одоо хөрөлж тутмал алт санал урахтай ингээл ярьж байна. Одоо тийм бүгдэрийг мэдж байгаа сүүл үеийн судалгаагаар одоо тэр сардгийн хийдийн тэр шавар урахтай бол одоо гайхамшигтай. Одоо өндрөгийн зан үзч одоо
танка зургийн одоо тийм том одоо мастер байжээ. За тэр одоо суурга гэдэг энэ бүтээгээд бол одоо тийм архитектурын тийм одоо том одоо мэдлэгтэн байжээ. За тэгээд энэ баримл одоо тэр дундаа хөлсдөн аль шарналаар бол одоо хосгүй байжээ гэж ингэж яриад зогсдог байсан бол одоо сүүлийн тэр шинжлэх ухааны ахтай юм бас одоо тэр хинтийн тэр сардгийн хэдэд явуулсан археологийн сүүлийн олдвор бол тэр шавраар тэр бурхтыг одоо яг металлаар зутгсан юм шиг тэр шавраар зутгсан одоо үнэхээр гайхамшигтай байна гэдгийг ярьж байна шүү дээ. Тин ч одоо шавар бол одоо тэр бол яг хаа ингээд манай сүүлийн одоо эрдэмтдүүд дээр судлаад нэг сэдв зохиол учаад манай гүнчээ шийдэргээд одоо огт дээр хамгаалж байна л да. Өнөөгийн сардгийн хэдийн тэр шавар ухтын урлал тэрний тухай. Одоо өмнөхийг бол арай шинэ судалгааны үр дүн. Тэгэхээр тэнд бол металл бол одоо хайруулаад тэвэн цутгахдаггүй юм. Шавар бол одоо гүйхгүй шүү дээ. Гэтэл тэр олон одоо багсыг тийм ээ бүгдийг од нэг хүн цутгасан байна. Тэрийг харахаар металл шиг одоо гайхамшиг нарийн гүйсэн маш нарийн дүрслэлттэй байна. Тэгэхээр тэр ямар технологи байж юу? Тэр ямар шавар байж юу? Одоо манай хар хорны олддог тэр эзэнт хүний үеийн шавар эдэрсэн судалсан хүмүүс бол ингэж үзэж байгаа шүү дээ. Ер нь бол маш олон одоо шавар эдлүүд олддог. За ер нь бол тэр нэг бараг л одоо нэг барилгын дээвэр мэвэр тийм ахын ойр зүр юм бол Монголд хийж үзсэн юм байна. Тэр нарийн уртай зүйлүүд дандаа өмнө хийгээд өмнө одоо тэр өндөр одоо температур даадаг шавар муураар хийгээд дандаа гаднаас оруулж ирсэн байна гэсэн л ийм л санаа дэвшүүлж байгаа юм. Гэтэл тэгвэл өндөр гэгээний тэр хийцийг бодглохлоор бол ийм технологи байж тэр хавийн шаврал одоо хийсэн байж харах гэдэг байгаа шүү дээ. Тэр одоо ингээд язгуурын даван бурхан ч юм уу одоо ингээд тэр металл мөртлөө ингээ хүний ингээд арьс мэдэгддэг шүү дээ тий. Хүний одоо ингээд мэдрэг заа хувцсандар нь одоо ингээд ийм материал байна гэж мэддэг. Тэгсэн чинь тэр шавар бурхтуу чинь ерөөсөө огт дуулдаагүй шүү дээ. Дуулдаг. Өндөр гэгэний одоо шавар бурхан байдаг гэж ерөөсөө сонсогдоогүй байж байгаа сардгийн эдийн малталгаа дээр гарч ирсэн. Тэгсэн чинь тэр бас л ялгаа байхгүй тэр шавар дээр байгаа нэ. Тэр хүний тэр нэг ийм арьс зөөлөн бас мэдэгдээд байна. Тэргүүрээ их өвөрмөц санагдсан тий. Тэгэхээр л тэр Монголын уламжлалт ялангуяа бурхны шашны тэр урлагын ухаан бүгдийг л хамтдаж хэлж байна шүү дээ. Одоо ганцхан төрслөгүй биш тийм ээ. Урлагын ухааны энэ гайхамшиг магадгүй манай өндөр гэгэний өөрийнх нь бүр тэр нарийн сэтгэл дээр төвлөрсөн бясалгал. Энээс үүдсэн байх магадлал өндөртэй санагдаад байгаа юм. Маш нарийн сэтгэл дээрх бясалгал дээр тэгэд хамгийн гайхамшигтай тэр нарийн сэтгэл дээрх бясалгалыг тийм төгс төгөлдөр бүтээл болгоно л гэдэг бол одоо боломжгүй санагдаад байгаа юм л да тийм. Тэгэхээр энэ гайхамшигыг ер нь та түрүүн Баяртур профессор хэлж ирсэн. Яг Монголын уламжлалт дүрслэхийн ухаан гэдгээр эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, судалгааг их сайн хийх, зөвхөн дотоод биш те гадаад ертөнцид энийгээ таниулах их чухал байна гэж. Тэгжиж үнэлэгдэн шүү дээ гэж. Тэгэхээр тэр судалгаа энэ ажил ер нь хэр өрнөж байна? Ямар сул тал байна энэ? Тий. Гарцаагүй одоо Монголын урлаг бол одоо гайхамшигтай эрт холын одоо түүхтэй гэдэг нь одоо мэдэгдээд байна шүү дээ. Энийг бол одоо олон одоо археологийн тэр олдврууд баталж байна. Гадна дотны тэр одоо судалгаа шинжилгээний бүтээлүүд баталж байна. Эртний одоо манай сурвалж бичигдэж бичсэн байна. Тэгэхээр манай монголчууд бол энэ л Монгол газраа ханаас нүүж ирээгүй, хаашаас нүүж байгаагүй. Энэ л Монгол газарт ихтер үүсээд өнөөдөр хүртэл орсон тогттой энэ Монгол урлал гэдэг юмыг үүсгэсэн, бүтээсэн. Дэлхийд одоо танигдах үеийн урлагийг бий болгожээ. Тэгэхээр энэнийг одоо бид нар судлах, судалгааны эргэлтэнд оруулах, хүнд хүргэх. Эхлээд одоо энэ Монголын одоо энэ олон тийм ээ одоо залуу хаач үе гэдэг одоо бүгдд нь ингээд энэ хүрэх шаардлага үнэхээр тулгымсан асуудал мөн. За тэгээд цаашлуул одоо дэлхийд хүргэх. Би түрүү хэлсэн энэ дэлхийн одоо хосгүй гэдэг байгаа энэ зүйлүүд чинь бол хүн бүхэн яагаад мэддэг болсон гэвэл тэр олон эрдэмтэнтэй байна. Тэр эдмийн судалгааг улсаноос нь харж байна тийм ээ зоригууд бодлогоор бэлдэж байна, санхүү өгж байна. Манайд хараахан тийм зиндаанд одоо хүрэх болоогүй байна санхүүгийн хувьд, мэрэгчлэлийн хувьд, бэлтгэж байгаагийн хувьд. Гэхдээ бол бас яг одоо эрдэмтэн шинжилгээний ажилтнууд тийм ээ манай одоо эрдэмтэд одоо бүгдээрээ л тийм ээ өнөөдөр цалингийн мэднэ, шинжилгээ ухаандаа зарцуулгаа төсвийг мэднэ. Тэгсэн ч гэсэн одоо өнөөдөр хүртэл тийм одоо жинхэнэ сэтгэлтэй л хүмүүс л тэр энэ салбарт л ажиллаж ил энэ урлагийг л одоо судлахын төрөхийн төлөө ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр
магадгүй манад одоо ийм ирээдүй би бол Монголын ирээдүйг сайхан хардаг. Тэгэхээр ирээдүйд бол өнөөдөр одоо нэг Монгол зураг мэрэгсэн судлаач нь 2 3 ч юм уу 6 4 дахь мийг цөөхөн байгаа бол ирээдүйд энэгээр мэрэгсэн гадаад бэлдсэн судлаач нар их болно. Төр засгаас илүү анхаарна. Энэ үед бол дэлхийд одоо Монголын урлаг гарч ирнэ. Ер нь бол дутуугүй. Түүхийн хувьд, ураг өслийн хувьд, сэтгэлгээний хувьд тэрийг хүргэх үнэлэх тухай асуудал байгаа юм байна гэж бодож идэг. Би ч санал нэгтэй. Одоо боловсрол хүчин сайн бэлтгэдэггүй байна л гэж үзье. Одоо ингээ бурхан шашны одоо ингээ урлаг судлалынхан бас том баг байна гэж. Тий. Одоо тэгэл эхнээсээ одоо сурцгааж байна бас. Одоо энэ тэхэг төвд балб бутаан хятад энэ буддийн уламжлалт урлагын ухаанаа бүр их хөрөнгө зарж хүмүүсийг бэлтгэж судалгаа шинжилгээний ажил хийж сургалт явуулж дэлхийн нийтэд таниулах зорилттой л ажиллаад байна. Тэгэхээр манайд ч гэсэн тийх шаардлага байна уу байна. Яагаад вэ? Монголын уламжлалт буддийн урлагын ухаан бол том школ. Урт уламжлал. Нарийн ухаан. Ихээхэн үндсэн. Бид нар энийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм байна. Хайрлж, хадгалж, хамгаалж явах зайлшгүй шаардлагатай. Тэр битгий хэл улам наривчлан судалж дэлхийд дахин таниулах юм шаардлагатай байна гэдгийг ламынхаа үгнээс, эрдэмтэн судлаачийн үгнээс сонсож мэдэж авлаа. Тэгээ өнөөдрийн энэхүү буддизм ба шинжлэх ухаан нэвтрүүлгийн буддийн урлагын ухааны талаар, буддийн шашны урлагын ухааны талаар ярилцсан 2 эрхэм зочиндоо соёл урлагийн их сургуулийн эрдэмтэн профессор Баяр Түр багш, Зүүн хүрээд Ачуулан хийдийн Бурхамчлам Эрдэм бэлэг нартаа их баярлалаа. Монголын Бурхны шашны төв гандан дэгшлэн хийд, Монгол улсын шинжлэх ухааны академи, Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс хамтран бүтээдэг буддизм ба шинжлэх ухаан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая.